Ингээд ихний мэдээлэл улсын хурлын ардчилсан намын бүлгээс улсын хурлын дарга учрлыг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлага тавьсаар байна. Үүнтэй холбоотойгоор 10 хоногийн өмнө ихэлсэн улсын хурлын хаврын чуулга одоо хүртэл нэг ч удаа хуралдаагүй байна. Хэрвээ эрх баригч нам тодорхой шийдэлд хүрэхгүй бол сүргүүч нь дараагийн улс төрийн акц эхлүүлж улсын хурлын дарга учрлыг огцруулах алтан бичигт гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгийг мэдээллээ. Мөн эрх баригч намын гишүүдийн хооронд үүссэн авилга албан тушаалын байж болзошгүй эрхтэй холбоотой материалыг хилэлцэх улсын хурлын хянан шалгах төр хороо байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн нөхцөл байдал хурцдсан энэ цагт улсын хурал дахь сөрөг хүчнээс тавьсан шаардлагыг эрх зүйн үндэслэл улс төрийн агуулга олон нийтийн анхаарлын төвд байна. Ардчилсан намаас Монгол Ардын намын дарга учрлыг улсын хурлын даргын суудаа сольж суух шаардлагыг дэвшүүлсэн ч хуулийн хүрээнд энэ нь улс төрийн ураа шахалтын шинжтэй алхам гэж харагдахаар байна. Харин тэдний удахгүй өрнүүлэн гих улсын хурлын дарга учрлыг огцруулах асуудал нь хууль журмын дагуу явагдах бүрэн боломжтой процесс юм байна. Үүнд улсын хурлын дотоод журам холбогдох хууль тогтоомжийн дагуу санал гаргаж хэлэлцэн шийдвэрлэх боломжтой юм. Монгол Ардын нам болоод тэдний эвсэлд хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80 бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулалт явах боломжтой. Тэр 80-таа эвсэлд санаатаагаар хурлыг харин одоо явуулахгүй байна гэдэг нь ардчилсан намын шаардлага зүй ёсныхыг улсын хурлын дарга учрлыг Монгол Ардын намын дарга учрлыг улсын хурлын эндээс буу гэдэг шаардлагыг зөв зүйтэй гэж улсын хурлын олонх аль хэдийн үздсэн байна. Ийм учраас ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлага нэгдүгüүрт нь зүй ёсных байна. Энэ шаардлагыг Монгол Ардын намын дарга энэ шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг бас дахин хатуу сануулan хэлье. Зарим эрх баригч намын гишүүдийн хоорондоо шийдэлцэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй баримт бичгийг хянан шалгах нээлттэй сонсгол зохион байгуулах ардчилсан намын санал нь институцийн хувьд хамгийн зөв гарц болох юм. Энэ баримт нотлохонд тулгуурласан эрүүл хэлэлцүүлгийг өрнүүлж нэрлэгдээд байгаа баримтуудтай олноороо нээлттэй танилцах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ хулгайчид бие бинийгээ одоо луурчид бол барьцаа авсан байна. Гэтэл ард түмний амьдрал бол 30% нь ядуу ингээ 30-аад жишгүй явлаа. Тэгээд энэ байдлыг одоо мэдэх эрхийнхээ хүрээнд сонсё. Ард түмэн мэдгээ. Миний баланкн дээр би санаачлаад ардчилсан намынхаа удирдлагатай, бүлгийнхаа удирдлагатай ярьсныхаа үр дүнд одоо 32 гишүүн гарын үсэг зурсны дараа бол энэ сонсгол хэрэгжиж эхэлнэ. Ингээ өнөөдрийн байдлаар одоо 10 гаруй гишүүн зурсан байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгдөө зурна гэдгээ илэрхийлсэн байгаа. Мөн удахгүй болох ардчилсан намын их хурлаар намын дүрмдээ өөрчлөлтийг оруулж үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоогоо нэмж үндэсний бодлогын хороонд сонгогдоогүй хинч сонгуульд дэвших эрхгүй байх дүрмийн өөрчлөлтийг хийхэд төлөвлөжээ. Улсын хурлын сонгуульд дэвшихэд үндэсний бодлогын хорооны гишүүн байх гэсэн шалгуур шаардлага бол үндсэн дүрмд байдаг. Гэхдээ одоо улсын хурлын гишүүд тодорхой тойрогоос үндэсний бодлогын хороонд сонгогдож чадаагүй гэдэг нь энэ хүмүүс ерөөсөө 28 онд дэвшгээ болчлоо гэсэн үг ерөөсөө биш. 2-3 гарц байж болж байгаа. Нэгдүгüүрт энэ сонгуул бол үгээр дуусахгүй цаашд нэмээд ротацууд явагдана, нөхөн сонгуулиуд явагдана. Зэнхүү ардчилсан намын дэвшүүлсэн шаардлагууд нь агуулгын хувьд холимог шинжтэй. Зарим нь хуульд нийцсэн бодит байдал тулгуурсан бол зарим нь улс төрийн дарамт тэмцлийн хэлбэртэй болсоор байна.